байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За, ChatGPT шинээр зураг хийдэг 1.5 гэсэн version гаргасан байгаа. За, өнөөдөр бид тэрийг үзнэ. За, мөн нэг үзэгчийн хүсэлээр аватарыг яаж дуулуулах вэ гэж асуусан. За, тэрийг та бүхэндээ зааж өгье. За, ингээд хичээлд оръё. За, ингээд та бүхэн ChatGPT руу ороорой. За, ингээд орох төр чинь одоо шинэ нэмэгдсэн images гэдээ байгаа. За, энэ дээр ингээд дарчих. За тэгээд энэ чи одоо ингээд олон төрлийн стилүүд байна те та бүхэн одоо стилээ энэчнээс одоо сонгож болох нь. Burundi одоо fish eye гэдэг те ингээд энэчнээс юугаа сонгож болох нь байна стилээ. За одоо энэ доотлыг нь харахаар энэ holiday card хийн гэж энэ те за хэдүүлээ энийг нь хийгээд үзье. За энэ дээрээс одоо компьютераасаа зураг сонгод гэсэн. За өөрөө ингэж шууд ингэж цаанаасаа ийм prompt шууд өгч чинь те. За тэгээ харъя. За ер нь бол одоо энэ ChatGPT 1.5 ингэсэн байгаа 4 дахин хурдсан гэж ярьсан байгаа. За тэгээд одоо ер нь бол бас нэг юм нь гэвэл энэ зургаа хүлээхгүйгээр дараагийнхаа зургийг ингэж хийж болно гэж байгаа. За энийг гарч явах хооронд нь хэдүүлээ дахиад саяныхаа зургийг хий. За энэ дараагийнх дээр хэдүүлээ артлыг нь өвлийн зураг болгоод өөрчлөө гэд хэлсэн. За бидний нөгөө түрүүчийн зураг маань ингээ гаргаад ирсэн байна те. За яг happy holidays гэд одоо гэр бүлийнхэндээ ийм карт явуулах юм бол ингээд явуулж болох нь байна. За дахиад нөгөө зургаа хий. За одоо энэ хүүхдийг энэ зурагнаас нь авчхаа гэд хэлсэн байгаа те. За бидний зургийг юу гэ гараад ирсэн байна те. Өвлийн зураг артлаг болгоо гэсэн чи гаргаад ирсэн байна. Гэхдээ бас энэ артлал дээр нэг сони юм хийцэн байна. За ер нь бол тэгтээ цонхныхын цаана нь бол яг л өвлийн зураг гаргаад ирсэн байна. За та тэгээд мэдээж энийгээ мэдчихээ тэгээд даунлоод хийх юм бол энэ дээр ингээд дараа даунлоод хийчихнэ. За дараагийн зураг маань гараад ирсэн. Хүүхдийн ингээд баг болгоо гэсэн чи яг хүүхдийн баг болгосон байна те. За одоо ингэж байгаа ChatGPT юу ойлгодог вэ гэхээр заавчгүй дахин зургаагаа хийгээд авах шаардлага байхгүй. Шууд одоо энэ дээрээсээ үргэлжлүүлээд нэмээд гэж хэлж байгаа одоо промпто. За хэдүүлээ тэгэхээр энэ дээр нь ингэ бичээд өгье. Энэ эмэгтэйгийнх нь хувцсын сольчхоо гэж хэлье те. За тэгэхээр ойлгох нь үгүй юу харъя. За ямар ч хэлсэн эмэгтэйгийнх нь хувцсын сольцсон байна те. За одоо бидний зураг маань энэ чинь ингээд өөр хувцастай байсан. Энэ тэгээд нөгөө хормогч өмссөн байсан. За энэ нь одох дээр бас тэгээд юу яцсан байна. Өөрчлөөд хормогчийг авцсан байна те. За одоо тэгвэл дахиад нэг өөр юм хэлээд үзье. За дундлынх нь хүнийг нь жоохон одоо гаргаад бүр харагдахуйц болгоод өг гэж хэллээ. За харъя. За ер нь бол зураг хийж явахдаа та бүхэн аль болохоор англиар промпто өгвөл илүү ойлгох шүү. Бас монголоор өгөхдөө заримдаа ойлгоо, заримдаа ойлгохгүй байлаа. За энэ хүнийг нэлээд одоо харагдахуйц болгоод өглөө те. За ингээд нэг зургийг дахин оруулаад авахгүй араас нь ингээд промпто өгөөд зургаа өөрчлүүлээд ээж болох нь. Хэдүүлээ меню гаргаад өг гэж хэлээ. Бид нар банана дээр меню гаргаад өг гэж хэлсэн те. За тэгэхээр энэ дээр ойлгох нь үгүй юу гэдгийг сайн харъя. За хэдүүлээ гараад харъя. Энэ нэлээд нэг бараг минут болж иж гарлаа. За яг зургийг нь оруул гэсэн. За ер нь бол тэгээ тайлбартай нь оруулаад ирсэн байна те. Тэгээ зурагтайгаа үнэтэйгээ оруулаа гэсэн. За энийг нь хэдүүлээ дахиад монгол description нэмгээ хэлчихье. За ер нь бол монголоор бичсэн байна те. Калифорниа рол, халуун туна рол, драгон рол гэдэргээд бас л яг оруулсан байна. За энийг нь хэдүүлээ бас харнаа яг. За тайлбар нь бол те гахаа манх хүнсний ногоогоор дүүргсэн гэсэн юм шиг байна. За ямар ч хэлсэн энд буруу бичсэн байна. Хуурсан Япон бууз гэх. Яг зарим алдаанууд байна. Гэхдээ ер нь бол монголоор аягүй сайн бичээд гаргаад ирсэн байна те. За ингээд ер нь бол нана бананатай ер нь ойролцоо болсон байна. Энэ одоо ChatGPT, Google хоёр ч одоо их уралдаад байгаа шүү дээ те. За тэгээд ChatGPT нана банана гарсны дараа одоо эднийх ChatGPT-гийнх 1.5
гэсэн одоо зураг хийдэг, засварладаг ийм юм гаргасан байна. Надад бол таалагдж байна. Ер нь бол энийг юм уу те Нана Бананатайгаа хоёуланг нь ашиглаад ахад та бол одоо зураг, маркетингийн постэр эдрийг хийхэд маш их амар болсон байна. Текстээ өгөөд эсвэл яг цэвэр текстээ өгөөд за одоо энийг меню болгох гэд хэлэх юм бол их сайхан гаргаад ирэх нь. За манай нэг үзэгч хэлсэн байгаа аватар яаж дуулуулах вэ? Тэрийг харуулж өгөөч ээ гэсэн. За тэрийг хэдүүлээ харъя. За би энэ дээр очиод new chat гэдэг. За энэ дээр хэдүүлээ монголоор дуу бичиж өгөө гэж биччихье те. За монголоор дуу зохиогоод өгөө гэд хайрын тухай дуу зохиогоод өгөө гэд хэлчихлээ те. За хэдүүлээ нэгэн багийг хий. За чи миний гэрэл гэд те. За хэдүүлээ одоо тэгээд энийг суунуудаар авчин та бүхэн суунаг мэдж байгаа суунагийн хичээлийг хэрвээ та үзег бол тэрийг үзээрэй. За тэгээд энэчнээс копидод авчи. За энэ суунуудаар очичоод энэ зүүн тал дээр create гэдэг байгаа. За тэрийг нь дарчих. За тэгээд энэ хажуу тал дээр lyrics гэдэг байгаа. Энэ одоо жишээлбэл simple гэх юм бол зүгээр энэ дуугаа гэс бичээд өгчөж болно. Custom гэхтэр хэдүүлээ энэ дээр бүр эрэгтэй эмэгтэй гэдгээ сонгож болно. За тэгэхээр энэ дээр копидод өгч. Зөвхөн яг дуунуудаа копидод хийгээрэй. За ингээд дууныхаа үгийг хийчээ. За стил гэдэг дээр нь ямар стилтэй хийх үү гэдгээ хэлнэ. Энэ доор нь бас ингээд та нар жишээ авах юмнууд байгаа. За romantic гэдэг ингээд авчие. За тэгээд advanced гэдэг энэ опшн дээр нь очиод за энэ дээр хэдүүлээ эмэгтэй хүн авчие. Female гэдэг. За тэгээд бусдыг нь орчих. Тэгээд ингээд create гэдээ дарчихсан. За одоо хэдүүлээ сонссон энэ дуугаа. За онцгүй байна. За тэгээ онцгүй байна. Тэгэхээр энэ дээр шууд дахиад хэлж болно. Emotional and cinematic гэд нэмж. За тэгээ дахиад create гэд өгч. За энийг сонсъё. Шөнийн хот намгүмхэн байхад чиний нэмсэглэл гэрэлтэнэ шөнийн хот намгүмхэн байхад чиний нэмсэглэл гэрэлтэнэ. За энийг нь авчи. За энийг ингээд даунлоод хийгээд MP3-аар даунлоод хийгээд авчихсан. За тэгээд энэ мэдээж аватарыг хийхэд бол аватарууд ер нь бол 30 секунд хүртэл одоо хийдэг байгаа. Тэгэхээр энэ уртлынх нь ингээд дууны ая байгаа те тэрийг нь та нар CapCut дээр авчиад хасаад тэгээд тэрийг оруулна шүү. За юу. За энд CapCut дээр өөрийнхөө файлыг оруулна гэсэн үг. За энийг нэмчих. За одоо тэгээ сонсож байгаад эхний аюудыг л хасна гэсэн үг. За энэ чинээс эхэлж гин энийг ингээд таслаад за тэгээд энийг нь аваад урагшлуулж агаад за тэгээд одоо ингээд 20 минутыг болгоод тасалчихна бас. За яг энэ дээр ингээд тасалчээ. За тэгээд ингээд дуугаа оруулчаад та нар видеоны клип хийж байгаа бол тэгээд бусад зургаа оруулаад за эхнийхээ одоо аян дээрээ өөр зургнууд оруулаад тэгээд энэ видеогоо хийшүү. За энийг ингээд экспортлчих. За ингээд тэгээд та одоо Fall AI дээр очино. За тэрний хичээлийг заасан байгаа та бүхэн тэрийг үзээрэй. За тэгээд хэдүүлээ энэ explore гэдэг дээр нь очие.
За ингээд доошоо явж байгаад за best avatar модель гэдэг нь тий. За энэ vid fabric гэдэг энэ нотод их зүгээр юм байлаа. Та нар энийг аваарай. За юу. За тэгээ одоо хэдүүлээ энийг хараа. Энэ дээр нь аваад. За эхэн дээрээ одоо бид нар нөгөө зураг сонгох хэрэгтэй. За надад нэг зураг байгаа. За одоо энэ дээрээ дуугаа оруулна гэсэн үг. За ингээд дуугаа оруулаад за хэрвээ 720-оор хийх юм бол 15 цент байх нь 480-аар хийх юм бол 8 цент. За та бүхэн 480-аар нь хийжээрээ бас их сайхан гарч илээ. За ингээд run гэдэг хэмжээнд дарчих. За гараад ирсэн байна. Хэдүүлээ үзье. Шөнийн хоо намгүмхэн байхад чиний дэвсгэрэл гэрэлтэн олон хүн дундаас чиний нүд шөнийн хоо намгүмхэн. За юм байна. За ингээд дуун одоо аватараа дуулуулж болох нь байна. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг дуусгая. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай.